tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу? 5 сарын номер 1 дэх мөнгө хуваалцтай гэж байна. За тэгэхээр хуримтлалаасаа эхэлж хийнэ. Таваар 7 өнөخت 40 мянга төгрөг. 20 40 60 80 100 20 40 60 80 200 10 20 230 энэ яваа цэглэж. Ийм шинэ нэрээ мөнгөний тойрт болсон. За шинэ жил дээр энэ 7 хоног мөнгө ихгүй явцгай чаленж дээр 20 40 60 80 20 40 60 80 200 20 40 50 60 260. Энэ голоодыг нэр шараар татчих. Арай жоохон өнгөгүй дээ. За одоо энэ ч бүх 20 мянга дууссан учраас одоо хамгийн бага дунд 30 мянга л үлдлээ. За 20к чаленж дээр 60 мянга хийн. 1 2 3 20 40 60 80 100 20 40 60 80 220 30 40 50 60 260. Нэг бодох юм байна. За тэгээд 100 дахь дундаа энэ 7 хоногийн үлдсэн мөнгө байна. Би нөгөө нэг давхар 100 дахь дунд чаленж өдөр болгоё яваад байгаа шүү дээ. Тэрийг бол энэ 7 хоногийн мөнгө болон гарын мөнгнөөс хийгээд авахгүй. Тэгээ үлдсэн нь бол энэ байна. За тэгээд гарын мөнгөө бас хуваарлчихъя гэж бодож байна. Гарын мөнгө дээр хүнсэн дээр 150 мянга. 1 2 3 4 5 6 7 100 За тэгээ гарын мөнгөн дээр 50 мянган төгрөг. За тэгээ энэ нөгөө нэг гэр ахуй хэрэгсэл дээр манай нөгөө нэг ингээ мах машинддаг жижигхэн төхөөрөмж эвдэрсэн. Тэгээ тэрийг авах гэж байгаа юм. 70 мянган төгрөг. За энэ нөгөө 100 дахь дундаас би 10 мянган төгрөг төсөлсөн байгаа. Тэгэхээр энэ хоёрыг ингээд 70 мянган төгрөг. За одоо 100 төгрөг. За 20 мянган төгрөг байгаа учраас за ингэж тооцоолно гэсэн үг. 20 мянгаас хасгана. Энийг хасна. Хасгана 9900. 10 мянган зүйлдэж идэх чинь хасгана 9600 хасч үзье да. 500 дүүрсэн учраас болохгүй 9600 хасаж болохгүй. 8-ыг хасгана 8000 2000 нэгцэн. За ингээд энэ 3 юг дүүргий. 99 80 21 гэдэг төгрөг дүүргэх юм.
99 80 21. За ингээд энийг дургцсан. За ингээд өнөөдрийн бичлэг дуслаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.